За сайн байцгаана уу. Би Улсын драмын эрдэмтэн театрын жүжигчин Даш Намжил байна. Энэ ажилдаа ороод хамартаж 4 гаруй жил ажиллаад явж байна. Ер нь бол хамгийн анх ингээд би ч бас нэг жоохон өндөртөө болохоор загварын агентлагт явж эхэлж ирсэн. Манай нөгөө эмээч нь бүжигчин хүн байсан. Ээж ингээд тайзан дээр ер нь бол ингээд эмээг харах маш тийм өндөр сонирхолтой. Тэгээд тухайн үед яах вэ чинь нөгөө нэг яг юм социализмын үе байсан болохоор тэр хүүхдүүд ч нөгөө тоглолтыг үзэж чадахгүй, тэр болгон эмээ маань одоо бүжиглээд тэгээд ингэж чадахгүй яг тиймэрхүү байсан болохоор ээжд маань ингээд нэг хүүхдээ ч юм урлагийн хүн болгоо тайзан дээрээс харъя гэсэн тийм сонирхол маш өндөртэй байсан учраас намайг загварын агентлагт явуулсан. За тэгээд загварын агентлагт дээр очиод тэнд чинь ингээд тайзны алхаанаас авахуулаад ингээд наад захын тайзан дээр байх тийм баг саг мэдрэмжүүдийг олж авч ингэж тэр 10 жилийн жоох хүүхэд чинь ингээд тайзны нэг их хэсэгтээ альтхан танилцж эхэлсэн. Тэгж байж байгаад нөгөө 10 жилийн уран зохиолын хичээл чинь театрт жүжиг үзүүлдэг шүү дээ. Тэгж явж байгаад хамгийн анх Тэнгэрийн хүү гээд одоо цог нэмэх зохиолчийн жүжигийг хамгийн анх үзчихсэн. За тэгэл тэр мөчөөс эхлээл ер нь бол вау за театр гэдэг чинь ер нь ийм байдаг юм байна шүү. Ер нь бол театр бол ингээд энэ хөшгөний ард юу болж байгаа бол хүмүүсийн одоо театр тайзан дээрээс энэ зэрэгтэл сууж байгаа үзэгчдийн тэр зүрх сэтгэлийг ингэж өөртөө автуулж ингэж хүмүүст ийм амьд гоё мэдрэмжийг өгч гэнэ гэдэг тийм зүйлийг бол одоо тэр 10 жилийн жоох хүүхэд тунгааж эхлээд тэгээд энэ мэрэгчлийг бол ер нь бол маш их сонирхож эхэлсэн. Жүжигчний мэрэгчлээ судалсан байсан болохоос биш сургуулийнхаа талаар ер нь бол судалгаа маш багатай гинт ороод айгүй баламгдсан л да. Нөгөө нэг 10 жилийн хүүхэд чинь ерөөсөө л анги танхим гэдгийг чинь ширээ самталтай самбар тэгээд ер нь хичээлээ яг ингэж заад юм байна гэж бодоод орсон чинь тухайн үед яг манай суусийнхаа нөгөө засвар масвар хийгээгүйсэн нэг юм подвол шиг юм шиг нэг юм хар ангид биднийг оруулдаг байхгүй. Одоо бидний анги байсан юм байл. Тэгээ бид нар эхэндээ гайхаад энэ чи юу лээ бид нар юу юм агуулгах шиг юм руу оруулчваа. Ингээ жоохон тоос моостой тэгээд ингээд нэг юм сони ингээ тайз хураацсан юм шиг тухайн үед нэг тиймэрхүү ангид орж исэн. Тэгээд ингээ гайхаад баламгдаад тэгээ байжсэн чинь за одоо энд ингээ байж байгаа за эндээсээ л нөгөө жинхэнэ анги руу орох юм байл үү дээ гэт тэгсэн чинь манай тайзны ярианы багш нар орж ирээд тэр хэд бол ингээ ширээн дээрээ суугаад сандалтай ингээ суучих. Тэгээд за хүүхдүүдэд дэвтэр номоо гаргаарай гэд зогсолтгүй бараг 4-5 пар хичээл ороод баах юм бичүүлээд тэгээ нөгөө бид нар чинь нөгөө шалан дээр нэг ингэж бичиж үзлээ. Би юуныхаа нуруунд дээр тавьж ингэж бичиж үзлээ. Тэгэл ингээл анх ороод за энэ жүжигчний мэрэгчлч ер нь ямар ч нөхцөл байдал ямар ч тийм орчин нөхцөлд одоо дасан зохицож чадах ёстой тийм мэрэгчлэн байна гэд анхны хичээл дээрээ тэр нөхцөл байдлаас бол тэгж ойлгож ирсэн. 20 онд төгссөн. За тэгээд 20 онд төгсөхдөө бид нэр Рейкүний зохиолчийн Цонхны давцангаас Гямлан харагдана гэж жүжигийг бол ерөөхдөө дипломынхаа ажлыг болгож сонгож тавьж байсан. Төгсөнгүүт ч бас хэвгүй мэдрэмж авдаг юм байлаа. Дөнгөж төгсөөд ингээд тэр зунаа бол ингээд гайгүй. За ерөөхдөө ингээд зун чин тэгэл хүмүүс ингээд амарч цугаалаад элдв анцуулал ингээд явдаг. Тэгээд намрын театрын жүжигчнээ одоо студид ингээд шалгалт авах чаа гэдэг тийм зар тавигдсан байсан. За тэгээд миний нөгөө 10 жилээс өсч мөрөөдөж ирсэн зорилго чи юу вэ? Хамгийн анх театрын жүжиг үзээ жүжигчин болохоор шийдсэн болохоор би одоо энэ гоё газар ажиллах хэрэгтэй гэсэн тийм зорилгыг л өөртөө тээсэн. Тэгээд 20 онд ингээд шалгалтын зар хараад би бэлдэж гисэн л дээ. Бэлдэх гээд гисэн чинь заал болддгоо. Тэгээд суйс дээр очиод бэлдээ гээд гисэн чинь яг нөгөө нэг
9 сар болж исэн одоо шинэ хүүхдүүд нэг шинэ оюутнуудын хичээл ном ингээд эхэлсэн. Тэгээ байжсэн чинь ингээд надад нэг юм заал олдсон юм а. Тэр нь тэгээд ингээд манай нэг танилын ахын заал. Тэгсэн чи яасан мэ гэсэн чи банкны барьцаанд байгаа заал гээд. Тэгээ орсон чи ингээд хүн амьтан тэнд ингээд амьдраагүй юу болсон юм байгаа ингээд бүр 2-3 жил болцсон юм уу. 2-3 хуруу юм зузаан тоостой тийм зааланд орж ирсэн. Тэгээ тэр заалан ч уус юм бэлтгэе арахгүй байгаа юм чи. Тэгээ гэрээсээ ингээд шалны хувин альчуур авч очиж байгаа, тогийн шүрмөр авч очиж байгаа. Заалыг нь бүр гялтгамтлан цэвэрлж байгаа. Тэр зааланд яг нэг сарын хугацаанд бэлтжижсэн. Тэгээд театртаа шалгалтаа өгөө тэнцээд орж исэн. Тэгээд тухайн үед бол үнэхээр хамгийн түрүүнд тэгэл аав ээж руугаа залгаал хэлжсэн юм. Аав ээж би ингээд театрын одоо студийн жүжигчний шалгалтанд тэнцчлээ гэдэг. За тэгээд театрт ороод миний хамгийн анхны дүр бол зохиолч Цог Нэмхийн Хаадын хаан андгаа жүжигийн бэлгүүтэйгийн дүрт одоо сонгогдож ажиллаж исэн. За энэ маань бол надад одоо дөнгөж төгсөөд ороод ирсэн оюутан одоо оюутны ширээнээс салаад дөнгөж орж ирж байгаа жүжигчний хувьд, студийн жүжигчний хувьд бол үнэхээр том дүр байсан, айж, сандарч одоо тэр дүрийг тэгж хүлээж авч байлаа. Яг энэ зэрэгтэлд сууж агаад тэгээд Хаадын андгаа жүжиг маань нэлээд том жүжиг болж исэн болохоор бүх жүжигчтэй зэрэгтэл суулгаж агаад найруулагч маань тайзан дээр суугаад дөрүүдээ зарлж исэн. За тэгээд жүжиг маань ямар ч байсан маш амжилттай сайхан болж өндөрлсөн. Тэгээ миний анхны дүр гэдэг утгаараа би одоо бэлгүүтэйгийн дүрд бол ерөөдөө маш их дуртай. За тэгээд мөн одоо дараа жил нь энэ жүжигийнхэн одоо бэлгүүтэйгээсээ дүр ахиад хасрын дүр дээр бас ажиллаж исэн байгаа. Тэгээд би ер нь бол хамгийн хайртай дүр гэх юм бол анх ажиллаж исэн болохоор би энэ хоёр дүрт бэлгүүтэй хасрын хоёрын дүрд бол маш их хайртай бас дуртай. Хүмүүстэйгээ ярихад надад үнэхээр сайхан байдаг. За тэгээд энэний араас Анна Каренина жүжигийн офицерын дүр дээр ажиллаж исэн, Сичоны сайн хүн жүжигийн цагдаагийн дүр дээр ажилласан, тоглоомчд жүжигийн Адалайда Ивановнагийн дүр дээр ажиллаж исэн, Хайрын виз жүжиг, за тэгээд бүсгүйн зурвас, за тэгээд одоо өнгөрсөн жил тавигдсан Тэнгэрийн үе жүжигийн Аргун Баатрын дүр. За тэгээд мөн өнгөрсөн жил 12 сард Анна Каренина жүжигийн Алексей Каренины дүр дээр одоо бас дүр нөхөж ажилласан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нэг 10 гаруй жүжигийн туслах болон гол дүрүүд дээр ажилласан байгаа. Ажиллахад хамгийн сонирхолтой бас тэгээд хамгийн дээрээс нь одоо хэцүү мөртлөө тийм маш сонирхолтой байсан гэх юм бол тоглоомчд гэдэг жүжиг байгаа. Тоглоомчд жүжигийн Адалайда Ивановна гэдэг нэг тэр одоо бодит биш тэгсэн мөртлөө тэр одоо тухайн гол дүрийн одоо тэр тухайн жүжигийн одоо тэр нөгөө нэг шунал, хүсэл, тэр нөгөө нэг одоо зайл тэрийг ингэж илэрхийлж байгаа нэг юм алсаас харахад ийм эмхтэй хувцастай айгүй том биетэй нүсэр нэг ийм эмхтэй хөдөлгөөнтэй байгаад байгаа мөртлөө эмхтэй хүн байгаад байгаа мөртлөө ойртоо тарангуй тийм сахалтай тийм эмхтэй дүрд хувирсан одоо тийм эрхтэй одоо хүн байгаа тэр одоо дүр маань бол ажиллахад бол хамгийн одоо сонирхолтой хамгийн бас тийм хэцүү байсан. Яагаад гэвэл би ингээд торон дэрхөө өмсдөг. Тэгээд ийм 10 см өндөр платформ гутал өмсдөг. Тэгээд бас 15 см юм өндөр тийм шаргал юм парик өмсдөг. За тэгээд дээрээс нь юм юп өмсөн, корсет зүүн, левчиг одоо тэгэл эмхтэй хүний хэрэгэлдэг юу гэдэг вүлээ. Эмхтэй хүн болж одоо харагдахын тулд одоо ерөөхдөө бол нэг тийм эмхтэй хүний хувцснуудыг бас өмсөж тэгээд эмхтэй хүнтэй адилхан хөдөлж эмхтэй хүнтэй адилхан бүжиглдэг багхгүй юу. Тэгэхээр тэр маань бол надад бол бас ингээд нэг тийм сорилт болсон л доо. Анна Каренина жүжигийн Алексей Каренины дүр дээр бас ажиллахад бас энэ дүрийг бас нөхөж ажиллахаар боллоо гэд
найруулагч, ерөнхий найруулагч маань зарлахад бас маш их сүрдсэн. Яагаад гэвэл урд нь одоо манай театрын жүжигчин, ардын жүжигчин Бэх очрын Жаргал сайхан ах маань ажиллаж исэн одоо бүтээсэн ийм дүр нь байдаг. Энгийн амьдралаасаа ерөнхийдөө ингээд төр зурж зайгаа бариад өөрийгөө ингээд бүр вакуумжуулаад ингээд маш тийм анхааралтай анхаарал төвлөрлийн одоо дээд зэгт хүрч маш их тийм ач холбогдол өгч ажилласан байгаа. Ягаад гэвэл энэ дүр нь бол өөрөө 65 настай. Тэгээд одоо Лев Николаевич Толстой хамгийн алдартай зохиол Анна Каренина одоо дэлхийн сонгодог зохиол. Тийм болохоор би энэ дүр дээр хайн хандаж болохгүй. За манай театрын нэр одоо нүүр гарна. Тэгээд дээрэс нь миний бас жүжигчний нэр гарах учраас би маш их одоо хичээж богино хугацаа байсан л да. Ер нь бол маш богино хугацаанд энийг мэдээд маш богино хугацаанд маш өндөр ачаалттай, маш өндөр анхаарал төвлөрлийн дор бэлдсэн. Тэгээд ямар тач тэр давааг дажгүй даваад гарцсан л гэж боддог доо. Ер нь бол за кино уран бүтээлийн тухайд гэх юм бол ерөөдөө хамгийн анх хоёрын найруулагчийн Бүлэг гэх кинон дээр тоглож исэн. Туслах дүр тоглож исэн. Бархаа гэд дүр дээр тоглож исэн. Тэгээд бас ер нь бол хүний ингээд хамгийн анхны бүхэн сайхан байдаг шүү дээ. Хүний адил тэгээд бас тэр дүрдээ бол бас хайртай. Тэгээд тэрнээс хойш Z-Zone гэдэг нэг кино тоглосон. Одоо Монголын бас тийм зомбитой кино. Тэгээд энэ кино маань бас дэлхийн 18 улсад нээлттэй хийсэн байлээ. Тэгээд 2-3 жилийн өмнө хийгдсэн ч гэсэн сая өнгөрсөн онд Монголд нээлттэй хийсэн байгаа. Тэгээд тэрний араас Гарцгээд 7 анги дуран сайхны кино тоглож ирсэн. Тэгээд Гарцын тухайд гэх юм бол би бас энэ кинонда энэ дүрдээ бас айгүй дуртай. Одоо цагдаа мөрдөгч Дөлбаяр гэдэг дүр дээр тоглодог. Манай аав өөрөө цэрэг цагдаагийн тийм мэрэгчлээ хүн байдаг. Тэгээд тийм болохоор намайг ер нь бол энэ чиглэл рүү ч юм уу мэрэгчлээ болвол яасан бэ минийхүү гэж айгүй их тийм над санал тавьдаг байсан. Тэгээд би өөрөө бас одоо бага анги тухтай ч юм уу цагдаа ч юм уу цэргийн хүн болно доо гэж боддог байсан. Тэгээд одоо тийм мэрэгчлээ болж таагүй ч гэсэн кинон дээр ингээд цагдаагийн дүр дээр ингээд над бол ажиллахад илүү төхөн байсан л да. Яагаад гэвэл манай хажууд цэрэг цагдаатай ойрхон хүмүүс их байдаг болохоор ерөөхдөө одоо Дөлбаярын дүр дээр ажиллахад бол надад илүү тийм ойрхон байсан. За тэгээд тэрний араас хувьслын Амиж гэх кинон дээр бас туслах дүр бүтээсэн. Одоо кино театруудаар гарч байгаа та бүхэн бас манай Амиж киног маань сонирхоод үзээрэй. Тэгээд дээрэс нь манай Гарц киноны маань 2 дугаар бүлгийн зураг авалт нь хийгдээд бас яг энэ цаг мөчт ер нь бол дуусах тал руугаа орсон байгаа. Тэгээд тиймэрхүү байна. Ер нь бол ингээд киноны саналууд бол сүүлийн үед одоо их орж ирж байгаа боловч одоо театрын маань ажилдаа давхцаад бас тэр болгон кинонд ингээд бас хангалттай сайн явж чадахгүй байна. Тэгээд амжихгүй гэж хэлсэн уран бүтээлүүд маань одоо тэр амжихгүй гэж хэлсэн тэр уран бүтээлүүдтэй ингээд хэрвээ оролцсон бол амжуулсан бол сайхан байх байсан бах та гэсэн нэг жоохон тийм сэтгэл дундуур жоохон харамссан тийм нэг үзүүлэлт бол хэрэгтэй их байдаг. За тэгэл ерөнхийдөө жүжигчин хүний нэг өдөр бол өглөө одоо сэрэл. За одоо жишээ нь миний ачаалттай нэг өдөр бол өглөө театрын дуудлага үдээс хойш байх юм бол би өглөө ингээд завтай үед ингээд киноны зураг гэх юм уу те өөр ажлуудаа ингээд зоолгодог. Тэгээд ингээд тэрийгээ ингээд зоолгоно. Тэгээд ингээд
яг нөгөө киноны ажил чинь бас ингээд цагийн үеэрээ дагуу явагддаггүй шүү дээ. Ингээд жоохон сунах юм гарна, байгаль цаг үеийн нөхцөл байдал болон тухайн нөгөө объектийнхоо ингээд нөхцөл байдлуудаас болоод ингээд уршаа болох тохиолдлууд айгүй их байдаг. Тэгээд тэр киноныхаа зураг авалтыг дуусгаад тэр маань жоохон ингээд оройхон дуусаад театрын маань ажилдаа жоохон ойрхон дуусах юм бол би ингээд маш юм яаралтай одоо тийм сэтгэл зүйн өндөр байдалтай яана хоцорчгүй дээ гэдээ бас энэ өөр байгууллага төр би чи хариуцлагатай ажил хийж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд маш яарад гүүгээд ч юм уу ингээд амжаад ямар ч гэсэн театрын ажил дээр ирнэ. Тэгээд театрын ажлыг ингээд одоо түрүүний ярьсанчлан жүжигийнхаа уншлагтаа орно, бэлтгэлдээ орно. За тэгээд хөдөлгөөнийхөө бэлтгэлд орно гэх мэтлээ ингээд энэ олон зүйлүүдийг ингэж амжуулж байгаад орой 1-9-өөс 10 цагийн үед ч юм уу миний яг үндсэн ажлын өдөр дуусдаг. За тэгээд хэрвээ дуусаад дахиад одоо өөр уран бүтээлтэй байх юм бол шөнийн зурагтай байх юм бол жишээ нь одоо тэр зураг руугаа яваад одоо шинжэнгөө ингэж авахусраагаад үүрээр заримдаа дуусч гэртээ орно, заримдаа аягүй эрт тараад гэртээ орно гэх мэтлээ ерөөхдөө бол ингээд маш юм өндөр ачааллаар миний ингээд нэг өдөр дуустдаг. Тэгээд ерөөхдөө бол тийм амар тайван байхад бол нэг тийм таатай биш байдаг. Тийм удаан тийм ажилгүй ч юм уу эсвэл одоо зориггүй одоо хийх юмгүй тэгж удаан байх нь бол тийм маш их одоо намайг стресстэй болгодог. Тийм болохоор аль болох маш их завгүй ажлууд байгаад маш их тийм завгүй тийм өндөр темптэй одоо тийм өдөр тийм одоо өдөр хоногуд өнгөрөх юм бол миний хувьд бол маш сонирхолтой. Тэгээд миний одоо нэг өдөр ингээд ажил амжуулах гээд явж байгаа ингээд километр маршрутыг харах юм бол ер нь бол тийм маш урт тийм маршрут гарч ирэх одоо магадлал бол маш тийм өндөртэй. Тийм болохоор тийм өндөр ажлын темптэй, тийм амар ачаалттай ажиллах нь бол миний амьдралын одоо хэм маяг би одоо тийм амьдралын хэм маягийг бол ерөөхдөө хүсдэг. Тэгээ маш тийм өндөр темпээр байхыг хүсдэг. Тэгээд эннийхээ одоо эсрэг маш удаан ингэж ажилласныхаа эцэст одоо юу гэдэг чинь 7 хоног моног ч юм уу эсвэл одоо хэдэн өдөр ч юм уу одоо бүх хуцаа салгаад маш тийм чимээгүй орчинд бас амарч өөрийгөө сонсч өөртөө ярилцахыг бас маш хүсдэг. Хамгийн одоо яг кайфтай хэсэг үү штэ. Тэр яг юу вэ гэдэнгүүт тэр нөгөө эхний маань ажил ингээд жоохон цаган сунаад миний дараагийн ажил руу ингээд өгч байгаа штэ тэ. Тэгээд тэндээ ингэж твдэж жагаад тэрийг амжуулж дуусгаад дараагийнхаа одоо театрын ч юм уу киноныхаа ажил руу ингээд яарч ингэж гүйж яваад нөгөө нэг ажил дээрээ амжиж яг цагтаа амжиж очиж байгаа тэр өдрийн хэсэг бол миний хамгийн их кайф авдаг хамгийн гоё хэсэг. Миний ширээн дээгүүр ингээд номнууд харагдж байгаа. Энэ Новицкаягийн жүжигчний хамтын дуудлага гэх ном байна. Энэ бол яг жүжигчний одоо онлайн тухайн ном. За тэгээд дэлхийн уран зохиолын сод 85-нд хувирвал гээд 82 занг байна. Гаргасан бас юм 85 зохиолын хураангуй байна. За тэгээд яг одоо уншиж байгаа гэх юм бол Ж Пүрвган зүрхний хилэн гэдэг энэ романы хамгийн анхны хэвлэлт нь байна. За тэгээд ерөөхдөө бол ийм түүхэн тэгээд ийм одоо сонгодог төрлийн зохиолуудыг бол маш унших сонирхолтой. Тэгээд бид нар бол ямар тач одоо үндэсний театр гэдэг утгаараа маш их тийм үндэснийхээ зохиолуудыг уншиж үндэсний хэв маягтай уран бүтээлүүдийг төрөхөд бол одоо ерөөхдөө уран сангийн бодлого маань чиглэдэг гэж хэлж болно. За Анна Каренина жүжигт бол одоо хамгийн анх театрт ороод ажиллаж байхдаа Маасанд явж эхэлж исэн. За тэгээд дараа нь офицерын дүр дээр бас ажиллаж исэн. За тэгээд өнгөрсөн онд 12 сард Анна Каренина жүжиг тоглохдод би одоо гол дүр буюу Алексей Каренины дүр дээр одоо дублёрдож ажиллаад одоо дүр нөхөж гараад тэгээд тухайн жилийнхаа шилдэг дублёр жүжигчин гэдэг шагналыг авсан байгаа. Миний цаашдын зорилго гэх юм бол би өөрөө ингээд кино уран бүтээлд бас маш их сонирхолтой. Гэхдээ кино уран бүтээлд сонирхолтой байна гэдэг маань кино найруулагч болох өөрийнхөө одоо хүссэн киног хийх одоо маш өндөр сонирхолтой байгаа. Тийм болохоор би цаашдаа кино найруулагчийн мэрэгчлээ дээшлүүлээд суралцаад явна гэж боддог. Тэгээд одоо нэг жүжигнэр ажиллана гэдэг бол дахиад нэг бүтэн ихтэй сургууль төгсөж байгаа хэмжээний мэдлэгийг хүлээж авдаг гэдэг шиг цаг үргэлж ингэж суралцаж өөрийгөө сорж ажилладаг болохоор би
театртаа одоо жүжигэн дээр бол ажиллах маш их сонирхолтой.